자, 다음에 저는 옥두대. 자, та хүндээ энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. Намайг Мөнхбат гэдэг. Би Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг ийм ажилтай хүн. Тэгээ өнөөдөр 14 дугаар сургуулийнхаа одоо хичээл цугтаа хамтарч хичээл заахаар одоо та бүхэн хүрэлцэн ирээд байна. Тэгээд хичээл эхэлцгээе бүгдээ. За сууцгаа. өнөөдөр ямар өдөр үү? За яа би Эрдэнэ дотын өдөр учраас та хэдийг ирээд Эрдэнэгийн тухай ярилцъя гэж. Өнөөдөр Эрдэнэ дотын өдөр 1975 оны 12 сарын 11-ний өдөр тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Булган аймгийн Эрдэнэ торог улсын харьяалалтай Эрдэнэ тот болгох түүхэн шийдвэр гарсан өдөр. Өнөөдрөөс яг 50 жилийн өмнө гарсан шийдвэр. Яг 50 жилийн өмнө гарсан шийдвэр. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ 2025 оны 12 сарын 21-ний өдөр би ингээд бас эрхэм дүүнертэй ингээд бас Эрдэнэ дотынхаа тухай хамтдаа ярилцъя гэж бодож ингэж ирж байгаа маа. Энэ аль уулын зураг вэ? Баян дөрөв. Аль уулын зураг вэ? Одоо бидний Эрдэнэ уулын зураг. Анх ийм байсан байна. Наан нь мал бэлчсэн. Тэгээ энийг теслээл одоо энэний чинь доор нэг баялаг байгаа шүү дээ. 75 оны 12 сарын 11-нд Эрдэнэ тот болох шийдвэр гараад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 онд энэ өдрийг Эрдэнэ тотын өдөр гэдэг болгож тэмдэглэж явах ийм шийдвэр гарсан. Эрдэнэ тотын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж явахаар тогтоовоо гэдэг. Эрдэнэ тотын өдрийг 12 сарын 11-нд тэмдэглэдэг болсноос хойш энэ жил 9 дахь жилдээ тэмдэглэж байгаа. 9 дахь жилдээ. Дараа нь иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрчлөлт ороод Эрдэнэ тотын өдөр анхдагч илгээлтийн эзэдийн өдөр гэж нэртэй ийм өдөр бидэн гэж. Өнөөдөр бидний баярын өдөр. Өнөөдөр бидний төрсөн өдөр байхгүй манай хотын. Тийм учраас энэ бол хүн болгоны мэдэж явах хамгийн чухал өдөр. За энэ 1978 оны өдөр яг намайг төрж явах үеийн өдөр байна. Энэ Монголын явсгал залуучуудын илгээлтийг өвлөлтөрсөн 54 залуу 1974 оны 8 дугаар сарын 21-нд Эрдэнэ дотод ирж ээжээ гэж. Тэднийг Эрдэнэ дотод ирж яхад ийм байсан. 4 жилийн дараа ийм болсон. Илгээлт өвлөж ирсэн 1000 гаруй залуучууд одоо Эрдэнэ төлөвлөрийн бүтээн байгуулалт анхны бүтээн байгуулалтанд оролцсон түүхт. За тэгээд тухайн үеийн зөвлөлт холбоот улсаас бол 12,000 орчим гэдэг хүмүүс ирээд 4 жилийн дотор саяны газрыг ийм болгосон. Маш их хөдөлмөр хийсэн байгааз 90 зууны бахархал Эрдэнэт гэж бид нэр 50 жилийнхаа ойг тэмдэглэнэ. Өнөөдрөөс эхлээд Эрдэнэ дотын маань 50 жилийн ой эхэлж байгаа. 27 мянган хүүхдэд өнөөдөр бүх багш нар тэгээд засаг дарга дээр л тустай хичээл. Засаг дарга 1-р сургууль дээр хичээл орж байгаа. Би энэ хичээл орж байгаа. Энэ хичээлийг орж. 27 мянган хүүхдэд Эрдэнэ дотынхаа бахархлын талаар бид нар ярьж байгаа. Тэгээд Эрдэнэ дотын 50 жилийг бид нар 90 зууны бахархал Эрдэнэт гэж нэрлэж байгаа. 90 гэдэг үг ямар утгатай? Цаг мөч түүхэн геологийн он тооллын хуваарьт хэрэглэгддэг хамгийн том нэгж. Яагаад 90 гэдэг үгийг авсан бэ? Геологийн гэхээр бид нар уул уурхай хот учраас геологи хайгуултай холбоотой учраас бид нар 90 гэдэг үгийг авсан. 100 гэдэг бол он тооллыг 100-аар нэг үе болгож тоолохыг хэлнэ гэж. Тэрнээс гадна манай Эрдэнэтийг 100-ны манлай бүтээн байгуулалт гэдэг тийм ээ. Тэгээд 90 гэдгийг аваад 100 хэдэн зуундаач Эрдэнэ төлөвлөлт маань үр өгөөжөө өгөөд Эрдэнэ тот маань мөнхөд байгаасаа гэж бодож гисэн. Бахархал гэдэг бол би түрүү хэлсэн бид нар анх эхлэхдээ бахархлаар эхэлсэн. Юугаар бахархдаг вэ гэдэг. Тэр бахархал болгоны чинь нийлүүлээд ямар нэгэн юм үзэгдлийн сайн давуу талыг хүндэтгэх, багтах, баярлах сэтгэлийг бахархал гэнэ гэдэг. 90 зууны бахархал Эрдэнэт гэж нэрлэж байгаамаа.
За өнөөдөр болохоор 12 дугаар сарын 11-ний өдөр энэ өдөр болохоор бидний төрж ирсэн төрлөх хот Эрдэнэтхотын маань бахархлын өдөр юм байна. Тэгээд энэхүү өдөрт маань зориулж бидэн дээр төрлөх хотын маань тухай мэдээллүүдийг өгсөнд маш их баярлалаа. Эрдэнэтхотын тухай маш их зүйлсийг мэдэж авлаа. Бахархлууд, хөшөө дурсгал, бүтээн байгуулагдсан өөх түүх бас манай Эрдэнэтхотыг яг хамгийн их хөгжүүлж байгаа 100-ны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн тухай бас маш олон мэдээллүүдийг олж авлаа. Бас дээрэс нь илгээлтэй эзэдүүдээрээ маш их бахархах сэтгэл төрлөө. Бас хотод маань байдаг бүх зүйл өөртөө маш их түүх дурсгалыг агуулдаг гэдгийг мэдлээ. Тэгээд бидэнд энэ их мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна.